Hey guys! Hi guys! За ингээд бид хоёрын 3 дахь влог маань эхэлж байна. Тийм 3 дахь влог эхлэж байна бид нар. Тэгээ өнөөдөр бол бид хоёр влог гэхээсээ илүү зүгээр л хоорондоо ярилцъя гэж бодлоо. Шинэ он гарлаа. Тэгээд олон сонин содон зүйлс тохиолдлоо. Тэгээд тэр тухай зүгээр сайхан ярил гэж үзсэн. Тэгээд бид хоёр яг юуны талаар ярих гэж байгаа вэ гэхээр яг саний хэлсэнчлээ одоо 20 он эхлээд юу тохиолдчих вэ? Яг энэ өнгөрсөн 2 сарын хугацаанд ер нь бол дэлхийн нийтээрээ маш олон сонин содноос гадна нэлээд жоохон дарк тал руугаа юмуд аягүй их боллоо шүү дээ. Тэгээд тэр тухай ер нь бөөндөө бид тэр талаараас юу гэж бодож байгаа, яг юу болоод өнгөрчөө, энэ тал дээр хүмүүс ч гэсэн юу гэж бодож байгаа гэсэн талаар. Сайн бодлоо хуваалцах гэж бодсон. Зүгээр л яриа бичсэн юм уу? За минийс тэгээд эхлэв. За эхлүүл коронавирусээс тэгээд коронавирус дэлгэрсэн байна. Тэгээд Аз орнд аягүй хэцүү байгаа. Бүх хүмүүстэй карантинлсан. Тэгээд ер нь ажил хичээл бүх юм аягүй зогссон байгаа. Тэгээд энэ талаар арай гайгүй байгаа боловч сая бид нэр Cape Town тийм харсан байж магадгүй гэсэн боловч тэр бодлаа мэдээлэл байна гэж дараа нь ирсэн. Тэгээд аль нэг итгэхээ битгүү тэгээд бас жоохон confused болсон л сууж байна. Тэгээд Бата их сурвалж ABC News-ээр гарсан байсан болохоор би бас их худлаа гэж бодохгүй байгаа. Тэгээд яг үнэнчээ худлаач вэ ер нь доордоороос хэмжтэй байх ёстой цаг ирсэн байна гэдэг юу нэг ойлгож байна. Тэгээд ер нь агаараар дамжиж байгаа вирус яаж тарах боломжтой юм болохоор тий агаараар дамжиж байгаа байхгүй. Тэгээд хүмүүс энд байгаа хүмүүсийг Аз хүмүүс тусдсан байна. Аз хүмүүсээр үсэн одоо вирус гарч ирсэн байх гэсэн аягүй мэдлэг аягүй тутмаг байгаа нь анзаарчихсан. Тэгээд ингээд Аз хүмүүс гадуур явж байхад ингээд тайрч мэрж явах ч юм уу нэг тийм сонио асуудал аягүй гарч эхэлж илээ. Өөрөөсөө сэргийлэхийн хувьд бол маск аягүй зүг хэрэгтэй. Тэгээд маскын бараг болтгоо хэлсэн байлаа. Нэг маск $40 $50 гэдэг чилээ. Тийм үнэтэй болсон байлаа. Тэгээд ер нь хүмүүс аягүй educated байхгүй бол ялангуяа энд байгаа хүмүүс бүр ингээд нэг аягүй тийм нэг бид нар тамаагүй гэсэн нэг тиймэрхүү байдлаа яваад байгаа. Тийм тэрийг би бас яаж ойлгосон гэхээр яг Америк улс чинь өөрөө угаасаа одоо эрүүл мэндийн тал дээр healthcare одоо систем нь бол айгуу сайн хөгжсөн. Ер нь тийм хөгжлөөр хойно яваа улсуудтай харьцуулахад бол бас эмнэлэг давлага одоо үйлчлэгээ эрүүл мэндийн тал дээр хамаагүй хөгжсөн болохоор хүмүүс арай бардам байдаг гэж магадгүй. За ямар ч гэсэн тэгээд 20 он ийм муухай мэдээгээр влог эхэлж байгаа уучлаарай. Гэхдээ яалтчгүй сэргийлэх хэрэгтэй үе ирсэн бэ. Дараа уцаа маск зүгээрээ 3 бацаа битгий байгаа. Sacramento лиг коронавирустэй хүн бичигдсэн гэсэн. Тэр хүн хамгийн гол нь хаашаач гараагүй. Ерөөсөө ийш тийш аялаагүй зөвхөн гэртээ ингээд гэр ойр хавьтай байж байгаа тийм коронавирус туссан байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө ингээд агаарт байгаа зүйлийг бид нар үнэхээр бас ингээд мэдэхгүй. Тийм болохоор тэрийг л гэж ойлгох хэрэгтэй л байна. Яа. Тийм юу нээр. За ямар ч зүйл зүйл ингэ зогсооцгоё. За өөрөө ярихгүй байхын аргагүй байдал өнөдөр өөрчлөсөн байгаа болохоор битээс жоохон ч гэсэн дуртаад хэмжүүлдэг маягаар хэлээ гэж байна. Parasite кино Оскар 4 Оскар авсан байгаа. За санах удаага. Ямар ч байсан Best Picture, Best Director, Best Foreign Film, Best what was the other one? Screenplay. Best Screenplay гэсэн Best Movie of the Year гэмээр. Тэр бол маш том амжилт. Тэгээд хамгийн гол нь одоо энэ кино бүтээлд ямар ч Холливуудын оролцоо байгаагүй. Яг цэвэр солонгосын бүтээл учраас миний хувьд аягүй баяртай байсан. За санах удаага ингэж авчин. Тэгээ бас хүмүүстэй ч гэсэн хаалхад энд нөгөө нэг кино театраар бас гарсан байхгүй юу? Яг Америкийн кинотой зэрэгцээ. Тэгэнгүүт бас Америкуудаас аягүй ярьж исэн анх удаа юм сабтайтлтай кино үзэж үзлээ. Аягүй сонио юм байт юм байна. Гэтэ аягүй таалагдлаа. Бүгдээрээ ер нь бол айгуу бас шинэ зүйлд айгуу тийм тааламжтайгаар хандсан. Ингээд Аз кино ингээд Оскар хожиж байна гэдэг шагнал хүртэж байна гэдэг чинь бидэрт бас боломж бас гарч ирж байна гэсэн үг тийм. Ингээд бид нар Монгол киноч суудахгүй Оскарт нэг төвшөөд ингээд шагнал авах тийм бололцоо бидэрт амар бүрэн дүр ингээд бүрэлдэж өгч байгаа. Бас айгуу яриуштай зүйл юм байна. Эхний удаа үзэхдээ бас яг өвөл хэмжээнд бас бүрэн дүрэн ойлгоогүй гэх юм айгүй олон жижиг детайлыг бас анзаараагүй өнгөрсөн мөлий. Тэгээ хоёр дахь үзэхэд бол надад үзчихсэн кинонууд дундаас яг ингээд нийгмийн альч давхаргыг ингээд бүгдийг нэгэн зур харуулж чадсан. Одоо ядуу хүмүүс, баян хүмүүс одоо тийм янз бүр хүмүүс байна шүү дээ. Нийгэмд тэгж яах ядуу хүмүүсийн бодол үйлдэл нь ямар байдیں۔ Эднүүс нь ингээд нийгэм дээр яаж илэрдэг. Тэр нь гэхдээ буруу тал хэрэг бид нарт ерөөсөө байхгүй зөвтгөх хэрэг байхгүй. Харин баячууд нь
нийгэмдэр бас баян тэр сэтгэхүй амьдралынхаа боломжийг юмд хандж байгаа хандлага нийгэмдэр бас яаж гаргаж байгаа гэдгийг бас харуулсан. Тэгсээ тэрийг буруутгах гэхээр бас ойлгомжтой зүйл байгаа. Сайн гэдэг үг нь болохоор өөрөө шинж орохоо тэгээ ингээд өөр хүнээс ингээд шинж ингээд хичээл авдаг тийм байдаг. Тэгвэл нэр нь яг зөвөн байсан. Яг ингээд хүмүүс би энийг сэтгэхүйгээр болон яг бодит байдалтай яаж шинж байгаа гэдгийг бас аюул сайн ойлгож өгсөн санагдсан. Ер нь яг ингээд яриул юм бол дуусахгүй. Надад бол маш их сэтгэл төрүүлсэн, ямар тааж маш их таалагдсан. Энэ зоос 2020 оны Токио зуны олимпиад болж байгаа учраас Японоор дайраад би сайхан Монголд очиад байя гэж бодсон чинь коронавирус гарсан. Тэгээд олимпийн комиссионоор коронавирусээс болоод ер нь бол олимпиад цуслагдаж магадгүй гэсэн мэдээлэл гарсан байсан. Цуслагдахгүй бол 4 сарын сүүлээр мэдэгдэнэ. Тэгээд өвчнөөс болж нэрээ олимпик жуан ер нь л маш олон зүйлс болж байна. Олон юм төлөөлж байна. Тэгээд тэгэл эцээс эрүүл мэнд хамгаалж байна шүү дээ. За Америкт бол ялч 20 онд пресс нэг ерөнхийлөгчийн сонгуул болж байгаа. Тэгээд 8 Democrats 2 Republican өрсөлдөж байгаа. Тэгээд ер нь явж Bernie Sanders-ийг гаргах бол гэж би бодож байна. Тэгээс ерөнхийлөгчийн сонгуул бол 11 сард болох гэж байгаа. Тэр дундаас Trump явж байгаа. Юм доорч байна. Тэгээд энэ наслын өвөө Trump өвөө те сонгохдохгүй гэж байгаа л түрүүшийн сонгуультай би бүр угаасаа бүгд л гисэн багталтай энд амьдарч байгаа хүмүүс бол яг зургатаа араа сууж исэн. Яг Hillary Clinton-ыг тэгэж их дэмждэггүй байсан ч гэсэндээ Trump-ийн ярьсан зүйлүүтэй харьцуулахад бол яаж яриад ир байсан тийм. Clinton яагаад гарч ирв би амар гайхсан. Хэд бүр ингэ гинт түн тэгэл Trump зүгээр ингэж явсан. Гинт төсөөл тэгэл Clinton байхгүй болол шууд Trump сонгогдлоо гэл. Ёо бүр I was in shock. Гэтэ яг сонгуулийн тоогоор бол Clinton гарч ирсэн юм байлаа. Гэхдээ тэр чинь нэг мууж олон өөрийн гэсэн үлэмжээр Trump гарч ирсэн. Voter бол ялцчихгүй Clinton байсан юм байлаа. Гэтэ энэ удаа ялцч Trump гарч ирэхгүй гэж бодож байна. Гэтэ бид нар бол өөрсдөө одоо Калифорни мужид амьдарч байгаа. Тэгээ Калифорни мужийн чинь бол ерөөсөө л Trump-ийн эсрэг Trump ерөөсөө муж учраас энд амьдарч байхдаа мэдээж хүмүүстэй харьцаж бүгдээрээ л ам нэгдэж байгаа. Гэтэ бус ингээ үлдсэн өчнөө олон муж байгаа. Тэнд бас юу болж байгааг бид нар мэдэхгүй. За ямар тааш тэгээд бүгдэнд нь хэрэгтэй яг зөвхөн өөрийнхөө улсыг боддог биш. Америкийн том улс, дэлхийд нөлөөтэй улс гэдгийг ойлгосон, бүх хүнийг бодсон, цагаачдыг ялгарлан гадуурхахгүй тийм үйл сонгохтой гэж би үзэж байна. Сайхан мэдээж бас маш нэгэн том үйл явдал болсныг бүгдээрээ мэдж байгаа байх. Энэ бол Kobe Bryant болон түүний охин Gigi Bryant хоёрын нас орсон явдал байлаа. Нэг санагдагч бай тэр ингээд тэр хүний хөл бол ялцч юм хүн болгонд амар тийм хүндээ нөлөөлсөн зүйл. Тэгээд Kobe Bryant ч өөрөө одоо Victoria амьдарч байгаа Los Angeles хотоос нэг цагийн зайтай Newport Beach-д амьдардаг. Тэгээд ерөөсөө Newport-оос энэ Staples Center хооронд it's like 40 miles 40 милийн газар. Тэгээд Calabasas-гийн газар дээр яг Bryant-ийн family өөрийнх нь having helicopter явж байгаа. Тэгээд Kobe Bryant-ийн memorial service-ийг тэр чигээр үзлээ. Тэр үнэхээр сайн цаг гарны хугацаатай тийм бичлэг байлээ. Тэгээд тэр бол бас их юм бодтолсон айгу харамсалтай санагдсан. Гэтэ тэр хүн бас ямар мундаг, ямар агуу, ямар түүхэн хүн байсан бэ гэдгийг бас айгу олж мэдлээ. Яг тэнд ингээ хуран суусан хүн бол ингээ чин сэтгэлээсээ гашуудаж араас нь ингээ мэгшээ уйлж байгааг харахад бас хэрэг хийх юм хийцэн хүн юм байна да. Black Mamba гэдэг ч бас л тэ. Яг 2 сарын 24-ний өдөр Kobe Bryant яг өөрийнх нь барьсан Staples Center-ыг бүгдээр мэдж байгаа. Тэгээд downtown байдаг. Тэнд ер нь NBA game болдог. Тэгээд тэнд болсон байгаа. Би хамгийн сэтгэл төрсөн бичлэг бол Vanessa Bryant-ийн бичлэг мэдээж. Тэгээд Michael Jordan-ы бүр ингээд соп хийгээд араас нь явж байгаа. Тэр хоёр үг хэл бас байсан. Тэгээд саяхан бас хараа нэг бичлэг бас айгүй viral тарсан. Тэр нь болохоор Quentin Bayles гэдэг Австралийн 9 настай хүүгийн тухай бичлэг үзсэн. За энэ хүүхэд нь болохоор өөрөө Австралийн 9 настай. Тэгээд төрөлхийн тийм эмгэгтэй гэх юм одоо тэрийг одоо хөгжлийн бэрхшээлгүй те. Одоо хүүхэд тэгээд тэрнээсээ болоод аягүй тийм ялгарлан гадуурхалт аягүй хамсдаг байсан. Насан турштай 9 настай жоохон хүүхэдтэй. Бас нэг медиа ютубер цацагдсан. Тэрийг та нар хэрвээ харсан бол одоо тэр Quaid-ний өөрийнх нь Instagram аккаунт дээр ингээд баахан кэш ирсэн мөнгөө ингэж мэдээ. Тэгсний одоо гэж ингэж мэг гүчи мөчи өмссөн манай хүмүүс те. Тэгсэн чинь тэр нэг хүмүүс дэглэхгүй. Тийм тэр бас жоохон нотой болж байгаа. За тэгэнгүүтлээ манай хүн болонгууд одоо энэ бидний хэлхийг маш их ойлгодог. Энэ үг байгаа. Одоо хар арсныг арай бүдүүлгээд бодож байгаа.
Тэр үгээ танаа мэдчихэв. Тэр үгийг хэлмэлсэн. Тэрийг бол энд хэлнэ гэдэг чинь бол айгүй том боломж. Учраас хүмүүс маш ингээд дурамчхан хандаад. Тэгээд ямар яг магтал гараад ирсэн гэхээр тэр хүүхдийг ийм үйлдэл хийж байгаа хүүхд бол 9 настай хүүхд биш байна. Энэ хүүхд чинь 18 настай жүжигчин. Тэгээд жүжигээр ингээ хотлаагаасаа хүмүүсийн өрөвдлийг төрүүлэнгүүтлээ. Тэгээд яг энэ явдал болонгод бичлэгийн үзээд нэг адилхан одоо тийм комедиан тэр хүүхдийг өрөвдөд тэр хүүхдийг ингээд ээжтэй хамт Disneyland явуулъя гэд GoFundMe дээр юм fundraiser эхлүүлсэн. Тэгээ fundraiser нь болохоор таарагт нь $10,000 байсан чинь хүмүүс өрөвдсөндөө болоод ингээ мөнгө өгөөд тэр нь яг одоогийн байдлаар $400,000 гарцсан явж байгаа. Тэгээд би энэ талаас нэлээд авахж үзсэн юм аа. Яаж үжиж юм уу 9 настай хүүхд үнэхээр ингэсэн юм уу гэж үзсэн. Яг одоогийн байдлаар баталгаатай яг ийм гэсэн хариулт байхгүй байгаа. Гэтэ миний бодлоор бол 9 настай хүүхд нь. Гэхдээ өөсөө 9 настай хүүхд лээ. Яаж ч юм. Гэхдээ өөрөө бол яг social media influencer гэж байдаг те Instagram дээр олон дагагчтай мэдээ бичлэг зураг хийдэг. Тэр хүүхд тийм тэгээд менеж нь болохоор ээж нь. Гэхдээ ингээд тийм бичлэгийн сайн татчихна гэдэг миний бодлоор ээж нь бас цаагаараа миний анхаарал татаж бас хүүгээрээ мөнгө олгосон бизнес хийх гэсэн санаатай болов гэж би таамагласан. Гэхдээ би санагдахгүй байна. Ямар ч тач би бол 9 настай хүүхдэд итгэж байгаа. Тэгээ яг хөтэй тэгээд үнэхээр тэр өмнө ч хорлооч ядаж нийгэмд үнэхээр том мессеж өгөөж чадлаа шүү дээ нэгэн бодлын тий. Ер нь одоо ч энэ за би ч өөр нэг өндөрч байгаа шүү дээ. Яг өндөө бас жоохон намхан үнэлтэй бас тэгээд. Тэгээд энэ бас та нараас яг ямар дүгнэлт хийж ийн яг хүүхэд байна уу, том хүн байна уу эсвэл өөрөөсөө бас дүгнэлт үзээ. Бас нэрээ энийг яг 9 настай хүүхдийг гэдэг батлах бас юм байна хаа мэд. Тэр нь юу вэ гэхээр 15 онд Куэйд нь ээжтэйгээ Австралийн телевизээр ярьцлага өгчсэн үлээ. Одоо хүүхдүүдийн талаар ярилцсан. Тэр үедээ бүр одоо 5 жилийн өмнөрөх настай жоохон байсан. Тэгэхээр бүр яг л жоохон хүүхэд байсан байлээ. Тэгээ тэрүүгээр бас нэг баталж байгаа энэ 4 настай. Тийм болсон байна тийм. За тэгээ 2020 онд одоо яг них гоё тийм хүн болгоны бүр хүсэн хүлээж байгаа юу байлаа? Юу байлаа? Friends юу болчихлоо? Friends reunion reboot болж байгаа. You don't. Script-гүйгээр зүгээр яг хоорондоо ингэ зүгээр шоуны хоёр тэр 10 жил хийсэн шоуны хоорондоо ярилцах тийм болж байгаа юм лээ тийм. HBO засаад нь сайхан бас та нар Be a Lady They Said гэдэг бичлэг үзсэн үү? Тэр бичлэг бол үнэхээр надад бас үнэхээр таалагдсан. Үнэхээр за тэр бол бас л яг нийгмийн дарамтын тухай. Тэгээд pressure, social pressure. Тэрийг та нар бас үзсэн бол санаж байгаа нөгөө Sex and the City гэж шоу үзчихсэн юм нэмэгтэйчүүд бүгд их хэл үзсэн гэдэг те. Тэрний одоо гол дүрийн дөрвөн бүсгүй юм маань яг хуульч бүсгүй дүр тоглосон. Жүжигч маань ерөнхийдөө монолог маягаар ингээд уншаад хажуугаар нь артур нэгээд айгуу зөв тэ бичлэгүүд тэгснээ одоо тэг тоглолцсон. Тэгээд тэр мессеж л үнэхээр powerful гэж чадсан. Нэмэгтэйчүүд яг хэрхэн дарамтанд амьдртын тархан байх хэвээр юм уу, турамхай байх хэвээр юм уу, нүрэ бодох хэвээр юм уу, танихгүй хүнтэй танилцаад тайван байж болох юм уу, болохгүй юм уу, хажууд нь уух юм уу, болох уу, алкогол хэрэглэж болох юм уу, шин ганцаараа алхах зүгээр юм уу, зүгээр биш юм уу. Энэс яг миний яг зүгээр л ингээд хүмүүст хэлэх байгаа мессеж бол зүгээр л өөрөө өөрсдөө хороо байцгаа, эрэгтэй өнгөн туртай байх ямар ч хамаагүй чамаа гэж байгаа юм бол чамаа байгаар чи хайрлна. Хамгийн гол нь хүн өөрөө өөрийгөө хайрлаа сурцсан байх чи эргээд хүмүүсийн хүндэлийг бас хайрыг хүлээж чадна. Тийм болохоор зөв өөрийгөө хайрлал өөрийнхөө байж хамт юу таалагдж байгаа нэгдүгээр шүү дээ. Тэгвэл хэдий одоо коронавирус гэдэг бид нар одоо ямар хэцүү байлаа ч гэсэн бид нар одоо тэр ингээд дуусаад гой болох. Цаг нутгаа үржих баха. Тэгээ хамгийн гол нь хүн сэтгэлээрээ эрүүл байгаа зүйл болно. Бусдыгаа хайрлаарай, битгийгээ хайлан гадуурхаарай, битгий муухайг бас түгээгээрээ бүгд сэтгэлгээний эрүүл мэндтэй анхаарцгаая. Би тэгээд гэрээ гэрээ өгөх ёо. Гэж бит хоёрын дугаараараа та бүхнээс үсчээ. Тэгээд хайртай дотны хүмүүстэй цаг зав гаргаарай. За peace guys.